Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе цэгрүүм эхлэхэд бэлэн боллоо. 3 найз орон сууцанд арх хуужгаад сэрээ тартал нэг нь аимшигтай цусаалтаж биеийн тэр чигтээ хутгалуулсан байдалтай аль хэдийнэ нас орсон байжээ. 2013 оны 10 сарын 13-ны үүрийн 2 цагт Вашингтон болон Мэриленд мужийн яг хил дээр байх Silver Spring-ийн нэгэн орон сууц руу 20 гаруй насны 2 эрэгтэй, нэг эмэгтэй 3 найз аль хэдийнэ нэлээд угаа цогцсон мөртлөө дахиад угаар лифтэнд сууж 1601-р өрөөнд орсноос 45 минутын дараа 911-т дуудлага ирсэн. Мэдээлэгч эмэгтэй хүн байсан бөгөөд согтуу гол юм ярихгүй бухимдсан байдалтай сандарсан зүйлгүй ярьдаг. Please. What do you need the police for? My friend is he's here and I need emergency right now. Okay, what is going on that you need the police? What is happening? I don't know. Okay, we need to know what assistance you need. What is happening with your friend? I'm he's not breathing, okay? I don't know. Off of me! Don't touch me! I didn't do anything wrong. No! I didn't do anything wrong, okay? Stop. Taylor. Yeah, I'm here. Okay, I need you to talk to me. Why did you call 911? What's going on? Удалгүй цагдаа нар ирж 16 давхарт буухаар лифтний хаалга нэгдэхэд нэг эмэгтэй хөлөнд цус болсон байдалтай согтуу суужив. Тэрээр энэ орон сууцанд амьдардаг 23 настай Тейлор Голд. Ихэвчлэн хүмүүс ямар нэг юм болоод цагдаа ирсэн бол юу болсныг тайлбарлаж ийшээ ороорой гэж зам зааж өгдөг байхад Тейлор өөрийнх нь гэр хаана гэдгийг ч мэдэхгүй ухаангүй шахуу байхаас гадна биеэс нь тэр чигтээ арх үнэртэж ойлгохдохгүй шахуу тэнд хүн үхцэн гэдэг. Цагдаа дуудлага өгснө гэхэд тиймээ би цагдаа дуудсан гэд хүн ойлгохооргүй ярьсан бөгөөд өөрийнхөө амьдардаг байрыг ч олдгүй. Цагдаа нар өөрсдөө хайж 1601 тоот руу ороход яг л аимшиг киноны зураг авалтын талбай шиг болсон байв. Нэг өрөө байр бөгөөд орны хажууд 2 эрэгтэй хэвтэж байгаас гадна хан, ор, шал, ор үнжлийн даавуу гээд цуснд будагдаагүй газар байсангүй. 2 эрэгтэйгийн нэг амьсгалж ийсэн нь 24 настай Рахол Гупта. Түүний хажууд хэвтжээс эрэгтэй 23 настай Марк Вол. Хүзүүндээ хит хит удаа нуруу мөрөндөө тус бүр 2 удаа хутгалуулж хүзүүний суц тасарсны улмаас цусаалтаж аль хэдийнэ нас орсон байв. Нас орсон Марк Жорж Тавны их сургуулийн хуулийн сургуулийн оюутан. Хажууд нь байсан Рахолтой ахлах сургуулиасаа найзсан бөгөөд өмнөх өдөр нь Рахолын төрсөн өдөр байжээ. Ингээд Марк, Рахол болон түүний найз өхөн Тейлор 3 хотын төвд уулзаж буужгаад хамгийн сүүлд Рахол Тейлор хоёрын амьдарч ирсэн орон сууц руу явж 1601 тоот өрөөрөө орсноос 45 минутын дараа маш богино хугацааны дараа цагдаа дуудлага ирсэн. Энэ оронд Рахол Тейлор хоёр юу ч санахгүй тасарчихсан байжээ. Ухаан ороо тартал хаа сайгүй цусуулж Марк нас орсон байв. Тэгвэл энэ гэрт юу болсон юм бол? Энэ 3 найз багаасаа л онц сурдаг, аав ээжийнхээ үгэнд сайн ордог, ухаалаг, зөвхөн магтаал сонсож ямар ч асуудалгүй өссөн хүүхдүүд. Рахол Тейлор хоёр Жорж Вашингтоны их сургуульд биоинженерийн чиглэлээр сурч байгаа танилцсан ба аль хэдийн их сургуулаа төгсөж Тейлор FDA буюу хүнс, эм, гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарыг хянаж баталгаажуулдаг төрийн байгууллагад ажилладаг элит ажилтан байсан бөгөөд тэдний хинэн ч хүчирхийлэл гэмт хэрэгтэй холбогдож байсан удаагүй. Цагдаа нар хамгийн түрүүнд Рахол Тейлор хоёрыг баривчилсан. Зургийг нь харуул согтуу хിവэрэ байгааз. Цагдаа юу болсон талаар асуухад тэдний хариулт яг адилхан. Юу ч санахгүй байна. Марк яаж дутуулсныг мэдэхгүй байна гэдэгч өмнөх өдөр нь Марктай уулзаад хаагуур явж хэр уснаа баг зэрэг сандаг. Харин хамгийн чухал үе болох гэрлөө орсноос хойш 45 минутын талаар юу ч санахгүй байна гэдэг. Цагдаа нар тэднийг хамсаатай юм болов эсвэл хэн нэг нь худлаа яриад байгаа юм болов гэж бодсон. Иймэрхүү үед хэргийн газраас ДНХ хурууных явах ёстой ч яг ийм тохиолдолд хэцүү байсан. Яагад гэвэл хэрэг гарсан энэ байранд хосууд хамт амьдардаг болохоор мэдээж тэдний хурууных ДНХ гарч ирэх нь ойлгомжтой. Тиймээс цагдаа нар Рахол Тейлор хоёрын үйлдэл, мэдүүлэг, хэргийн газрыг судлахаас өөр арга үлдээгүй. Цагдаагийн ажилтан Скарба хамгийн түрүүнд хэргийн газарт ирэхэд Рахол тэр чигтээ цуснд будагдсан байдалтай ухаангүй хэвтжээснээс ирж маш чухал зүйл ярьсан нь би найз өхнөө намайг хуурч байгааг харсан. Тэгээд түүнийг алсан. Гэхдээ тэр эхлээд намайг хутгалж гэр бүлийн минь алах гэж оролцсон гэдэг. Гэхдээ цагдаа нар Рахолыг үнэхээр хэрэгээ хүлээж гинүү эсвэл архинасаа болоод энэ зүйл ярьж гинүү гэдгийг ялгахад хэцүү байснаас гадна яриаг нь ойлгоход ч хэцүү байсан. Скарба цагдаа чи түүнийг алсан юм уу гэхэд Рахол та юу яриад байгаа юм бэ? Би хэнийг ч алаагүй гэдэг. Ямар ч тач Скарба Рахолын амнаас би түүнийг алсан гэдгийг сонссон учраас Рахол хамгийн ихнээс ичгтэн болсон. Ингээд Тейлор Рахол хоёр үүрийн 4 цагийн үед цагдаагийн газар иржээ.
Анх цагдаа нар хэрэгтэн нь утгагүй тодорхой болно. Нэг бол тэд хамт хөнөөсөн, үгүй бол нэг нь л хөнөөсөн байх ёстой. Дээрээс нь ухаалаг, ажилтг газар нь тодорхой учраас хурдан эргүүлэх бах гээд нэг нэгээр нь байцаалтын өрөөр оруулсан ч архин гарахгүй, хэл ам нь ээдэрсэн хэвээрээс учраас хэсэг амрааж гад байцаалт авсан ч юу ч санахгүй байна. Мэдгүй гэж адилхан зүйл ярьсаар байдаг. Рахаулыг байцааж исэн мөрдөгч Паула энэ залуу архин гарч яриагаа өршөлж ийн гэж бодоод Тейлертэй ярилцаад үзтэл нэг л ойлгомжгүйсэн. Мөрдөгч Тейлераас чи Маркийг алсан уу гэхэд санахгүй байна гэснээс биш би түүнийг алаагүй гэж хэлээгүй. Паула мөрдөгч Рахаулын хэргийн газарт байхдаа хэлсэн Марк Тейлер хоёр намайг хуурсан гэдэг талаар Тейлераас асуухад тийм зүйлийн талаар төсөөлж байгаагүй. Гэхдээ нотлох баримтайгаа л үгүйсэхгүй гэдэг. Юу гэсэн үг юм бол хуурсан гэдэг юм уу үгүй гэдэг юм уу? Ийм байдалтай Паула мөрдөгч тэдний дунд хэдэн цагийн турш байцаалт авсан ч утга учиртай мэдүүлэг байгаагүй. Ингээд хэдэн цагийн дараа Рахаул хүн амны иргээр буруутгагддаг. Шалтгаан нь хэргийн газарт хэрэгээ үлээсэн. Рахаул шудраг бус байна гэд тэр дороо өмгөөлөх чөлөөлсөн бол Тейлер суллагдсан. Рахаул 1989 онд төрсэн энэтхэг гаралтай цагаач аав ээж нь түүнийг төрхөөс 3 жилийн өмнө Вашингтонд цагаачилж хэвлэлийн компани ажиллуулсан нь амжилттай болж Виржиниа мужид нэлийн алдартай баян оролт суурьшдаг. Хүүгийнхээ боловсролд маш их анхаардаг учраас хэрэг гарах үед Рахаул 2 дахь магистраа сурч байсан бөгөөд тайван багаасаа нэг их яриад байдгүй ухаалаг зөөлөн зан чанартай байсан тэрээр ахлах сургуультаа Марктэй танилцсан. Маркийн хувьд байнга инээж авдаг тоглоом шоглоом сайдаг болохоор найзууд ихтэйгээс гадна ярих ур чадвар сайтай. Дунд сургуульд байхдаа мэтгэлцээний тэмцээнд орж шагнал авч ирсэн удаатай тэрээр хуульч болно гэсэн зорилго тавьж нэр хүндтэй хуулийн сургуулийг эсжээ. Марк Рахаул хоёр өдрөө болгон уулзаж хамт цагийг өнгөрүүлдэг жинхнээсээ сайн найзууд байсан. Тейлерийн хувьд ч адилхан ирээдүйн гэрэлцсэн эмэгтэй байсан. Тэд сургууль дээр танилцаж гэрлэхээр төлөвлөсөн болохоор 2013 онд хэрэг гарахаас 10 сарын өмнө Тейлерийн амьдарч байсан байранд хамт амьдарч эхэлдэг. Тейлер сургуулаа төгсөөд FDA-д ажиллаж мөнгө сайн олдог учраас амжиргааны зардлын ихэнхийг нь төлдөг байжээ. Тэдний нэг асуудал нь хоёулаа архин дуртай бөгөөд заримдаа марихуана татдаг. Одоо бүгдээрээ хэрэг гарсан өдрөлөө буцъя. 2013 оны 10 сарын 12-ны өдөр Рахаулын төрсөн өдөр гэсэн үг. Гадагшаа гарахынхаа өмнө марихуана татаж хотын төвд байх стейкний газар орж дар суугаад баар оржээ. Энэ бааранд Марк болон хосын их сургуулийн найз Жош нар ирж дөрүүлээ уулзсан. Ингээд хэд хэдэн шил виски ууж дахиад өөр бар руу ороод виски, текила, архинууд тольж уухын хажуугаар завсраар нь гарч марихуана татсан гинэ. Дараа нь дөрүүлээ water pipe буюу бонг татуулдаг газар руу орсноос эхлээд асуудал үүссэн. Тейлерийн хэлснээр их сургуулийн найз Жош Рахаулыг хажууд нь байхад өөрлөн сэтгэнснээс болж уур амьсгал сонирн болсон гэдэг. Цагдаа нар Жошыг дуудаж байцаалт авахд би биш эсэргээрээ Тейлер над руу хандраад байсан болохоор чи Рахаултай үерхдэг гэж яагаад над руу ингэж байгаа юм бэ гэж хэлсэн гэдэг. Шал өрөөгааз харин Рахаул хэлэхдээ бас өөрөөр Тейлер нас барсан Марк руу Жош над руу хандраад ийн гэж бичсэн гэдэг. Сонин нь Тейлер яагаад өөрийнхөө найз залуу руу биш Марк руу тийм мессеж бичсэн бол энэ мессежийг авсан Марк Жош руу яагаад найз залуутай өнрөө ийм бичээд байгаа юм бэ гэж ууралсныг бааранд исэн бүх хүмүүс харсан гинэ. Ингээд Рахаул юу болоод байгааг гайхажсэнаа сүүлдээ ойлгож уур амьсгал нэг л сонирн болоход Тейлер хэдүүлээ нэлээд ууцсан байна. Маргааш энэ талаар ярилцъя гэд баарнаас гарцгаадаг. Харин Жош эвгүй байдалд орж гүтгэгцэндээ уурлаад гэрлүүгээ явсан бол үлдсэн 3 орон сууц руу явсан. Мөрдөн байцаах баг энийг сонсоод Марк Тейлер хоёрын хооронд өөр харилцаа байсныг Рахаул мэдээд Маркийг хөнөөсөн байж магадгүй гэж таамаглаж энэ 3 хүний эргэн тойрных хүмүүсээс мэдүүлэг авахд Тейлер байнга өөр залуучуудтай орооцолтож Рахаултай маргалдаг байсан талаар ярьсан. Ингээд бүрэл Рахаулыг хэрэгцээжгэлдэг. Гэхдээ нөгөө талаараа Рахаул Марк хоёр маш дотны найзууд байсан мөртлөө ийм юмнаас олж найзаагаа хөнөөнө гэж байх уу? Орон сууцны цахилгаан шатны камерын бичлэгт Марк баяр хөөртэй харагддаг бол Тейлер нэлээд согтсон байдалтай. Харин Рахаул тийм согтсон юм шиг харагдахгүй байхаас гадна нэлээд нухацтай царай гаргасан байв. Тэдний хамгийн сүүлийн санджгаа зүйл нь гэрт ороод дахиад нэг шил арх задалж марихуана татсан. Иннээс хойш юу ч санахгүй байна гэдэг. Удалгүй цагдаа нар Маркийн утаснаас хэрэг гарахын яг өмнөхөнтэй өөрийн 2 цагийн үед өөр нэг найз руугаа өнөөдөр нэг л эвгүй тухгүй шүн олж ингээд 2 цаг 19 минутанд миний хөлийг тасалсан ч хамаагүй түргэний машинаар энэ гэрээс цухтмаар байна гэдэг. Дараа нь 2 цаг 55 минутанд буюу цагдаад дуудлага өгөхийн яг өмнөхөн надад туслаач гэж бичсэн байв. Гэрт орж ирээд өгөхийнхээ өмнөх үе хүртэл Марк ямар нэгэн зүйл сонирн байгааг мэдэрсэн гэсэн үг. Тэгээд яагаад ийм эвгүй газар байгаад исэн бол цухтаж болоогүй мах та. Рахаул цагдаа нарыг хамгийн анх ирэхэд хэрэгээ үлээсэн болохоор байвчлагдсан ч үнэхээр шудраг бус тань гэсээрээсэн. Гэтэл Тейлер 57 кг жинтэй 165 см өндөртэй. Марк түүнээс бараг 2 дахин том хүчтэйгээс гадна тийм амар согтцсон ярьж чадахгүй байгаа хүн Маркийг хөнөөж чадах юм болов.
Маркийн нуруунд дээрх шархны нэг нь маш гүн байсан бөгөөд эмэгтэй хүний хүчээр ийм зүйл хийх боломжтой юу гэж бодохоор байсан. Дээрэс нь Рахолийн хувцас тэр чигтээ цуснд будагдсан байсан бол Тейлорын хөлн баг зэрэг цус олсноос бусдаар цэв цэвэрхэн нүүрнийх нь будаг тэр чигтээ байсан. Прокурорын хэлснээр хосын харилцаа нэлээн хөндөрч Рахолийн төрсөн өдөр учраас хамтдаа гарсан бөгөөд Жорж Тейлортэй сэтгэнж Тейлор тэрийг Маркет хэлснийг харсан Рахол уурлаж үзэн ядаад Маркийг хөнөөсөн гэж тайлбарладаг. Харин Рахол би хизээч тийм зүйл хийгээгүй. Шудраг бус байна. Хин хийснийг нь мэднэ. Тэр бол Тейлор огт итгэж болохгүй эмэгтэй гэдэг. Рахол анх Маркийг хутгалуулсан гэдгийг мэдээж шууд цус алдалтыг нь тогтоох гэж оролдоод хиймэл амьсгал хүртэл хийж Тейлорыг цагдаад дуудлага өг гэхэд Тейлор нэлээд эргэлзэж юу ч хийхгүй Маркийг харсаар байсан гэдэг бөгөөд Марк Тейлор хоёрын харилцаа нэг л биш байсан ч нотлох баримт байгаагүй болохоор хуурс эсгийг нь мэдэхгүй байна. Би түүнийг алаагүй. Тэдний хоорондох харилцааг сайн шалгаад үзье гэдэг. Рахолийн өмгөөлөгч түүнийг цагдаад хэрэгээ хүлээх үедээ өөрийн ухаангүй согтуу байсан. Тейлорыг хамгаалахын тулд хэрэгээ хүлээсэн ч архин гарч ухаан ороод үннээсэн гэж өмгөөлөгч прокурор хүлээж аваагүй. Цагдаа нарын нэг орхигдуулсан зүйл нь Тейлор эхлээд стейк идэж дараа нь баар орохдоо улаан өнгийн богино палаж өмссөн бөгөөд гэртээ буцаж ирэхдээ тэрийг өмссөн хിവэрэ байсан ч цагдаа нарыг ирэхэд ийм хувцастай байсан. Мэдээж хүн гэртээ ирсэн юм чи хувцас олох нь ойлгомжтой ч солиод шүүгэндээ хийх биш өөр газар нуужээ. Палаж хаанаас олцсныг ил олгоогүй ч дараа нь цагдаа нар гэрийн хаан нэгтэйгээ сайж болоход палажны дотор талын хэсэг хүртэл Маркийн цус нэвтсэн байв. Тэгэхээр Тейлор гэртээ орж ирээд палажаа өмссөн ч ихтэй Маркийг хөнөөж дараа нь хувцас олж палажийг нуусан гэсэн үг. Цагдаа Тейлорээс өмсөжсэн палаж нь яагаад цус болсныг асуухад хизээ яагаад юм болсныг мэдэхгүй санахгүй байна гэдэг. Дахиад нэг сэжигтэй зүйл гарч ирсэн нь Тейлорын жигчэн урууны хажуу талд улайсан бөгөөд эрхийн урууных нь хумс хугарсан байдаг бол Рахолийн хувьд биеийн тэр чигтээ цус болсон ч ямар нэгэн шарах байгаагүй. Бас нас орсон Маркийн хувцас нэрээс тэр өдөр Тейлорын зүүжсэн нүдний линз олцсон ба Маркийн яг хажуу дахь цусан дээрээс маш гүн Тейлорын гутлын мөр олджээ. Гэрлүү орж ирэхэд хамгийн захад унтлахын өрөөдөг. Тэндээс Марк цус алдсан байдалтай олцсон бол хажуунаас нь Тейлорын гутал машиных нь түлхүүр олцсон. Гэтэл Тейлор Рахол хоёр гутлаа тайлж гэртээ ордог мөртлөө яагаад гутлын шүүгнээс хол хаавс унтлахын өрөөнд цуснд будагдсан газраас Тейлорын гутал машины түлхүүр гарч ирсэн бол хамгийн чухал зүйл нь Тейлорын үс хаасайгүйсэн. Мэдээж гэрний эмчин түүний үс байх нь ойлгомжтой ч 3 газар анхаарал татах үзэжээ. Нэг нь Маркийг хөнөөсөн гутган дээр, нөгөөх нь Марк гараа атгсан байдалтай нас орсон бөгөөд түүний атганд Тейлорын үс байсан ба дараагийнх нь ханан дээрх цусан дээр үс нь алдсан байхаас гадна Тейлорын хумсан завсраас Маркийн ДНХ илэрсэн. Ингээд харахаар хэргийн газраас олцсон ихэнх нотлох баримт Тейлорыг гэмт хэрэгтэн гэдгийг харуулж байна. Гэхдээ тэд анхнаасаа бие бинийгээ мэддэг байсан. Хамт арх уусан гэхээр хумсан завсраас нь Маркийн ДНХ гарч ирэх боломжтой учраас бүх зүйл ойлгомжгүй байлаа. Жижигхэн биетэй эмэгтэй өөрөөсөө 2 дахин том эрэгтэйг ингэж хөнөөж чадах уу гэж цагдаа нар эргэлзэжсэн ч задлан шинжилгээгээсээ эмч боломжтой гэж тайлбарласан. Ингээд Рахолийн өмгөөлөгч зүгээр суугаагүй. Энэ их нотлох баримт байхад яаж Рахол Маркийг хөнөөх юм бэ гэдэгч прокурор бас л хүлээж аваагүй. Хамт арх ууж шүнжэнгөө хамт явсан үнээс ДНХ гарах боломжтой. Мөн Тейлорын амьдардаг гэрт түүний үс байх нь ойлгомжтой. Дээрээс нь энэ гэр тэмч цэвэрхэн байгаагүй болохоор иймэрхүү зүйлс байж болно гэдэг. Эхлээд цагдаа нар тэднийг тус нь байцаасан бол сүүлдээ нэг өрөөнд оруулж албаар тэднийг юу ярихыг сонсохыг хүссэн. Тейлор Рахолийн бас өрөө рүү ороход Рахол санаа алдаж юу болоод байгааг асуухад Тейлор би ч гэсэн мэдэхгүй байна. Хэн Маркийг хутгалсан юм бэ? Би лав тэгээгүй хайгаад байна. Чамайг өмсөж болох уу гэдэгч Рахол татгалцсан бөгөөд түүний ярианы өнгө нь чи алсан штэ. Хурдан хэрэгээ үлээ. Эндээс гармаар байна гэсэн аystайсан бол Тейлор би юу ч санахгүй байна. Тим зүйл хийгээгүй гэдэг. Энийг харсан прокурор Рахол яаж игээ Тейлорыг хэрэгтэн болгож өөрөө гарахыг хүсэж байна. Яалтчгүй гинт хэрэгтний гаргадаг үйлдэл харин Тейлор бусдыг буруутгахгүй юу санахгүй байгаагаа үннээр хэлж гинэ гэд Тейлор суллагдаж Рахол 1-р зэргийн хүн амны эргээр яллагдагчаар татагдсан. Ингээд хэрэг гарснаас хойш 1 жил хагасны дараа шүүх хурал болж Тейлор гэрчээр орсон. Прокурор тэднийг хамсаатан биш гэж зарласан учраас прокурор Тейлорыг өмгөөлжээж Рахолыг буруутгаж чадах бол өмгөөлөгч бас адилхан Тейлорыг буруутан гэдгийг нотолжээж Рахолыг өмгөөлөх ёстой. Тейлор гэрчийн тавцан дээр гараад би тэр үед арх их уусан болохоор тасарсан байдалтай байсан гэд анх байцаал төгтөө юу санахгүй байна гэж хэлсэн мөртлөө өөрчилж би Маркийг хөнөөгөөгүй би тийм зүйл хийж чадах хүн биш гэж ярьдаг. Нөгөө талд Рахолч бас өмнө нь хизээч яриаггүй зүйлийнхээ талаар ярьсан. Тэд гэрт ирээд дахиад нэг шил арх уусны дараах ой санамж нь баг багаар орж ирсэн гинэ. Тухайн үед Рахол Жорж Тейлор хоёроос болоод баг зэрэг ууртай байсныг мэдэрсэн Марк хоёулаа ингэж яхаар Тейлор ч нэлээд согтсон байна.
Түүнийг орхиод гарч ууя гэсэн. Рахолч зөвшөөрч Тейлерт унтаад ижээ маргааш ярилцъя гэд гарах гэтэл Тейлер битгий яв гэж уурсан. Рахол явахаар үүдэндээ гутлаа өмсч итэл араас нь нэг хүн зохихшиг болсон бөгөөд ухаан ороод тартал Марк утгалуулсан байсан. Тэгээ Тейлер 911 рүү залах гэж хэлээд Маркийг аврах гэж хичээсэн. Хамгийн анх цагдаад хэрэгээ хүлээсэн нь найз охин Тейлерийг хамгаалахын тулд байсан гэдэг. Жил гарны дараа ой санамж нэрж энэ бүхнийг сансан гэсэн. Харин прокурор Рахол Тейлер хоёрын бичлсэн мессежнүүдийг гаргасан бөгөөд тэнд Тейлер сүүлийн үед надад юу ч таалагдахгүй байна гэжээ. Инээс болоод тэд байнга маргаантай байсан болохоор прокурор Хосыг харилцаа муутай салах гэжсэн мөртлөө найз охиноо хамгаалахаар хүн амны хэрэг хийсэн гэж өмнөөс нь удлаа ярихгүй. Рахол өөрөө Маркийг хөнөөс уулзраас хэрэгээ үлээсэн гэдэг. Хариу өмгөөлөгч энэ мессеж бол Тейлер Рахол хоёрын бичлсэн хэдэн мянган мессежний өрдөө өчүүхэн хэсэг нь. Үлдсэн олон мессежнүүдийг харуул тэд үнэхээр харилцаа сайтай. Хурмаа хүртэл төлөвлөчихсөн байсан учраас Тейлерийг хамгаалахын тулд хурамчаар хэрэгээ үлээсэн байх боломжтой гэхэд прокурор дахиад нэг нотлох баримт гаргаж ирсэн нь Рахол баривчлагдсанаас 15 цагийн дараа автагаа уцаар ярьж байгаа бичлэг байдаг. Агуулга нь Марктай маргалдаж тэр хутга авсан би гэж хэлэх мөчөд аав нь хүү хин гэд үгийг нь тасалсан бөгөөд тэрний цааших ярин сонсогдоогүй. And he tried to get a knife and then like knife. Энийг прокурор би түүнийг хутгаалсан алсан гэж хэлэх гэжсэн баха гэж үзээд нотлох баримтаар өгсөн ч бас л ойлгомжгүй. Шүүхээс энэ нотлох баримтыг хүлээж аваагүй байна. Гэхдээ Рахол анх байцаалтын өрөөнд юу санахгүй байна гэж хэлсэн мөртлөө 15 цагийн дараа аавтайгаа ярихдаа Маркийг хутга барьсныг санаж байсан. Ингээд прокурор үргэлжлүүлэн Рахол Тейлер Марктай харилцаатай байсныг мэдээд түүнийг хөнөөсөн гэдэгч тэднийг харилцаатай байсан гэх ямар ч нотлох баримт байхгүй. Прокурор тангарагтны шүүгчдэд хандаж та бүхэн прокурорын хэлж байгаа үгэнд итгэх шаардлагагүй ч Рахолын үгэнд итгээрэй. Тэр хэргийн газар би исэн гэж хэрэгээ хүлээсэн. Тэр үгэнд нь итгэх хэрэгтэй. Үүний дараа Рахол тоо томшгүй худал зүйлс ярьсан гэдэг бол өмгөөлөгч Рахолын хэрэгээ хүлээсэн нь л үнэн, бусд нь худлаа гэдэг байж болохгүй зүйл гэж нэцаадаг. Ингээд тангарагтны шүүгчид бүтэн өдрийн турш зөвлөлдсөний эцэст Рахолыг гин буруутай тооцож бүх насаар нь хорих ялганоосоо. Үнэхээр Рахол гимт хэрэгтэн муу юм болов? Мөн бол Тейлер буруугүй гэсэн үг үү? Та нар юу гэж бодож байна? Маркийн гэр бүл Рахолыг хэрэгтэн гэдэгт багт итгэсэн болохоор шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байсан. Харин Рахолын гэр бүл шудраг бус байна. Рахол хүн амны эрэг хийхэр хүн биш. Эцэг эхийн хувьд хэргийн газарт хүүгээ нас дараагүйд баярлж байна. Цаашдаа Рахолыг шоронд тасан зохицоход нь чадах бүхнээ хийнэ гэдэг. Өмгөөлөгчийн уурыг хүргэсэн зүйл нь Тейлер Рахол хоёрын байцаалтын өрөөнд ярилцж байгаа бичлэгийн зарим хэсгийг нь шүүхтэр нотлох баримтаар харуулахыг хүссэн ч цагдаагаас зөвшөөрөөгүй. Шүүхийн гадаа байсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нотлох баримт байхгүй учраас бүгд Рахолыг буруугүй гэж тогтоогдох байхаа гэж хүлээжсэн ч эсэргээрээ болсон. Харин Тейлерийн санаа амарч ажиллаа хийгээд сайхан амьдарч байгаа бөгөөд ганц ч удаа хэвлэлд ярилцлага өгөлгүй бүгдэнд нь татгалцсан хариу өгсөн. Ямартай ч аллуу болсон гэрээс амьд үлдсэн хоёр хүний нэг нь шоронд бүх насаараа оройгдож нөгөө нь эрх чөлөөтэй амьдарч байна. 2017 онд Рахол шүүхэд дав залтах хүсэл гаргасан ч татгалцсан юм байна. Өнөөдрийн ирэг маань энэ үрээ дуслаа. Бичлэг маань таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.